Япон улсын нийслэл Токио хотод хийж байгаа нэвтрүүлгүүд маань их баялаг зочидтой байна. Одоо дараагийн бас нэг сонирхолтой зочинтой уулзахаар явж байна. За бид түүний Токиогийн төвд байрлах офис дээр нь уулзахаар цаг товолсон. Одоо энэ олон шилэн барилгынуудын лайлыг нь хэмшиг байна. Тэгээд орж уулзъя. Үзэгчтэй сануулад хэлэхэд хакуха аврагтай бид 40 минут л уулзах цаг товтой байгаа. 40 минутын цаг гаргаж өгсөн учраас тэрийг ч асуусангүй, нэг ч асуусангүй гэж битгээ загнаарай. Ингээд энэ хэлтэй. Тэгээ энэ сууж байгаа яриагаас тийм. Эндээ одоо дээр унцчихгүй тийм. Тэгээд ерөнхий ивент хийгч Говь Кашмир компани хамгийн дулаан бэлэг. сайн байна уу? Болтортой байна уу? Болторч юм. Сумуу хийдэг World Gaming одоо хөнгөн жиг дэлхийн аврах хүн шүү дээ. Оо за. Тамирч юм байна. Одоо аврах гайд аврах энэ төр одоо 94 энэ төр одоо багш байсан. Ямар монлог юм бэ? Биднээр одоо Хаху академи гэж хийж байгаа одоо сумуу болон одоо хүүхдүүдэд одоо ингэж хичээл заах. Ийм маягаар ингэж бас багшаа бас ажилдаа авчихсан. 저도 몽골어는 텔레비전에 우측에 저 후쿠시마 가이죠 쇼가시마스. 따라하셔. 자. konnichiwa. konnichiwa. 素晴らしい衣装で。거의. Thank you very much. 아리가또. 아리가또 고자이마스. 만화 뒷사클은 만화. Nice to Nice to meet you. いやこれお正月の 머리상 쇼가즈ですね. お正月番組だ。 I am Bolortoya, Nice to meet journalist. you. Nice to meet you too. ラジオ中 Nice to meet you. Nice to meet you. 어떠십니까? 아, 팀분. 綺麗だね。綺麗。 거의 하는. Oh, thank you very much. 独身。 비즈니스 캐논 хийж байгаа байхгүй юу? 팀분. 캐논이 ямар кино вэ? Энэ кино маань одоо имиг одоо бууж өгөхгүй гэсэн нэртэй кино. Тэгээд одоо зэрийн айлын одоо их нэр хүүхэн одоо хичээгээд одоо хотын дарга болж байгаа тийм кино байхгүй юу? Вау. Гол дүр нэмэгтэй үе юм шүү. Та хөрөнгө оруулж байгаа юм уу? Ямар Тэгээ оролцоо? манайхаа одоо хөрөнгө оруулалт тэгээд кайжада има кёсан систем асан юм тийм. そうそうそう。 Тэгээд сакено ханач юм. Японы зах зээлд гарах юм уу? 女性の映画なんですよ。日本だけですかって。これいやどこに発信するかまだ考えてる。 Тэгээд өөр нь олон улсаар бас гарах. 物語としては一般の主婦が一般の女性が市長になる映画なんです。 Хакуха аврагтай хамтарч ажиллахад ямар байдаг вэ? 彼の 英語で言う I think I respect his leadership. So splendid, excellent. Not only powerful, Smart. but also So intelligent. smart. Yeah. Yeah. He said that this movie, he's a general producer. He's thinking about to launch this movie into Mongol. Yeah. 原作も女性、 When? 監督も女 When 性。 the Depending on broadcast release. situation. Нөхцөлөөс шалтгаалаад. まあそんな Одоо та тэгвэл ухаана одоо бизнес дээр л гарах юм дээ тий. Тэгээ одоо барилж байгаа үедээ л ухаан гаргаж ирсэн юм чинь надад нэг тийм хан маань хэцүү юм алга байна. Яг л барилж байгаа үед юм хийж явж бодож ирсэн болохоор нэг асуудалгүй сайхан байт тий. Бид хоёр нөгөө яг Японд ирээд сумаач нартай ярилцсан чинь Монголд ярилцах энэ мэдэрсэн энэ зүйлс их өөр байна. Тэгээд энэ Япондоо сумаа их авраг гэдэг бол ерөөсөө маш ялчгүй тэр дээд зэнда их авраг гэдэг үгнүүд бол онсон үгнүүд байдгийн байна. Тэр сумаагийн байсан тэр нэр нөлөө хүрээлэл одоогийн бизнест нь одоо их дэм болж байгаа. таван богд гурав хамтын хүч амжилтын төлхөө. Дээлхүү тий. За. Асуумар санагдаад байна. Үнэхээр нүд тусам гоё дээл байна. Ямар гоё торг гэх бах тий. Тэгээ одоо Японд орох одоо 10 жилийн дараа би гаргаж бас
та хоёртойгоо ингэж бас сууж байна. За энэ дээл яаж хийгдсэн бэ гэхээр Тайхуа аваргын 32 төрөг одоо 44 жилийн дараа шинэ рекорд одоо ингэж тогтоосон байдیں۔ Тэгээ Монгол хүн одоо Японы мэрэгжлийн сүмийн ноён оргил гарахад тогтоож. За тэгээд тэр үед нөгөө Монгол улсаас хөдөлмөрийн баатар гэдэг энэ сайхан одоо хүндтэй хэрэгэм цол тэмдэг гэдэг хүртээд тэрэндээ зориулсан дээл нь байна. Тэрийг өнөөдөр бас гаргаж хүмүүсч байгаа. Тэгээд маргааш удахгүй манай ган эрдэнэ тэрний хөшөө аварга маань одоо ус авах одоо дай хүргэх одоо тийм том арга хэмжээ болгож байгаа. Тэн дээрээ бас ингээд Монгол ёсоор ангэрс дээлийн хүмүүсээ агуудаа гаргаж байгаа. Дайхийн та ажиллах юм биш үү те? Одоо байгаа багш нь ажиллана л да. Би тэрний өмнө вэ нуунаа л байгаа баг л та. Тэгээ гайд нь тэрний хөшөө аварга чинь бас их юутай л та нөгөө бас биднээс үүсэл гарал бас их ойрхон. Ягаад гэвэл тэр одоо тэрний хөшөө аварга чинь залуу жоохон багт нь одоо аав маань одоо хай скул одоо ахлахаа одоо сургуульд ингэж оруулж ирсэн байдаг. За тэгээд мэрэгжлийн сумч өөрөө яадаг вэ гэхээр гадаад хүн нэг дивжин нэг л гадаад хүн одоо орох дүрмтэй болцсон. Тэгэхээр нэг одоо торонхаа нэг жоох хүүхдээ л авахгүй голдог болцсон. Тэгээ ер нь гайгүй нэг тийм амжилттай явж байгаа хүмүүсийг сонгодог болцсон. Тэгээд би гайрд нэг мэрэгжлийн сумудаас оруулж ирсэн бас ийм төвхтэй. Одоо ер нь тэгэхээр нэг дивжинд нэг л гадаад хүн гэдэг чинь орох боломж нь улам багасч байна гэсэн үг юм биш үү? Гадаад хүмүүс. Ер нь тэгэхээр мэрэгжлийн сумаа бүх одоо гадаад бүхчүүдээс уламжлалт мэрэгжлийн сумаа бүхөө спортыг хамгаалж байна гэсэн үг үү? Бас нөгөө талаараа тэгж хэлж болно тий. Одоо ер нь гадаад хүмүүс ер нь их сайн барилдаж байна. Ер нь хармын сэтгэл төрүүлдэг. бас нэг тийм бас нэг цаанаа бас нэг ардаа бас нэг нууц юм бэл байгаал байлгүй гэж боддоо шүү дээ тий. Тийм баг л та. Одоо манай Монгол бүхчүүд гэхэд л уламжлалтын төвх мэрэгжлийн сумагийн одоо үеийг нь эзэмшдэг те. Одоо таны хувьд бол одоо домогт их аврах штэ. Таны рекордыг бол жишээ нь эвдэх ямар ч боломжгүй юм байна гэсэн тийм алгоритмаар бодсон ч гэсэн боломжгүй юм байна гэсэн юм гарсан юм шиг. Тэгээ нодлон манай нөгөө Улсын хурлын гишүүдийн албаныхаа маань ер нь тэгээд энэ Япон улстай технологи болон одоо сургалт одоо бүхэл одоо тэр хүмүүжил ёс суртахууны талаар ингээд олуулаа ирсэн л дээ. Тэн дээр тэгээ нөгөө Чибагийн сургуулийн нөгөө профессор доктор ерөнхийлөгчүүдтэй бидээс ингээд бас галаад арахгүй байсан юм. Хоолнд орсон юм л та. Тэгээ нөгөө Хахуа аваргын одоо 45 төрөгийн ингээд тухай ингээд бидээс жоохон бас яриа ингээд өөрөөсөн чинь тэн дээр математикаар Япончууд ч нэг тийм юугаараа нэг тийм одоо мундаг гэх юм уу. Шинжлэх ухааны арга хэрэглэх. Хэрэглэх гэдэг шүү дээ. Нарийн тооцоо. Нарийн тооцоо тий. Тэгээд тэгсэн чинь ерөөсөө нөгөө тийм сансрын тоо гарч иж байна. За жил 6 бай шүү. За тэгээд 45 дөрөв гэхэлэр чи одоо 6 8 48 уу? Тий. Тэгэхээр 8 жил дараалж ерөөсөө төрөг алдахгүй төрүүлж иж одоо миний төрөг эвдэх нь шүү дээ. Тэгэхээр энэ болохоор тасардлаггүй. Тэгэхээр боломжгүй. Тэгээ нөгөө сансрын тоо гарч ирээд Хахуа аваргын 45 төрөг ерөөсөө одоо араадан хантан адгуус хүртэл эвдэхэргүй ийм аюултай тоо байна наад чинь ингээд. Тэгээ би бодлоо л том. Дайнаас хойш гэж Японч ярьдаг. 1945-аас өмнө хойно гэж ярьдаг. Тэгээд энэ дээр юу хэлэхлээ гэхээр нөгөө жилд 2 хүн байшгүй байсан баг. Тэгээд 4 хүн байшгүй одоо 6 байшгүй. Одоо нөгөө миний хайртай аваргууд маань нөгөө Тайхуа аварга нөгөө таны өмнө гэсэн Футабаяма гэх энэ мундаг аваргууд маань байсан. Тэгээд дайнаас хойш бол юм тэгээд 6 байшир руу ер нь шилжиж орцсон л таа. Тэгээд ярьдیں۔ Хэрвээ одоо энэ сар болгон одоо биднээс одоо мэдэхгүй юм л таа. Одоо энэ аваргууд ертөнцөөс одоо тэнгис гарсны дараа ч мэдэхгүй одоо ингээд сумаа бол үнэхээр эрэлт хэрэгцээтэй ийм мундаг ийм агуу спорт болж өгсөн. Сар болгон тэмцээн болдог. За дээр нь одоо нөгөө анагаах ухаан одоо маш одоо хөгжсөн ийм юм болоод нөгөө тариа тарихлаар итгэждэг. Ийм болохоор одоо миний рекорд одоо ингээд эвдэгдэх ухаа гэдэг бас жоох ингээд зөөллөд ингээд ярихгүй юу. Тэгсэн чи тэглэж гисэн энэ дийлэхгүй маа сэтгэл зүй дийлэхгүй. Тэгээ би нөгөө мад тавиулаа тэгээд
тэг чимээг болж ирсэн. Тэр сансрын тоо буюу тэр боломжгүй тоог та яаж боломжтой болгосон? Та чинь уг нь адгуу сараад тамтан биш хүн шүү дээ. Гэхдээ тэгэл одоо аав ээжээс одоо заяасан одоо тэр өөрийн тэр одоо зан характер тэгэл өөрийн бодол бие. За тэгэл одоо яг тэр башуутайгаа бас башуугийн хооронд ер нь башуутай үед бол хүн болгоно жигд байгаа штэ. Тэгэхээр тэр башуугаас башуугийн хооронд одоо тэр сар хагас 2 сарын хугацаанд яаж би одоо авч явж байна яаж юм. Тэгэл одоо on off гэж ярьд юм л та. Яг одоо on байхдаа яаж юм off байхдаа юу идэж ууж ингээл ер нь тэгэл зөв хоололт одоо сумочд мөхчүүд одоо таргалыг одоо жин нэмэл гэж хоолыг би өөрөө 62 хэлтэй байхдаа хүчиж иддэг байсан боловч авраг уснаас хойш би одоо ингээд жил болгон ингээд мацаг барьдаг одоо ийм уламжлал ясыг ингэж 3 хоног барьдаг. Ингэж одоо бас юм хийжсэн хүн одоо сумууч бол надаас өөр хүн бол байхгүй баг. Тэгэл ямарваа нэг юмыг бас ингэ судлалын сэргүүл дээр ард нь гарч иж бас санаа амардаг. Тийм бас өөрийн зан характер бол бас надад бол нөлөөсөн юм болов. Тэгээ сүүлдээ ер нь төрүүлэг гэж анх ингэж барилдаг болсон боловч сүүлдээ яа гэвэл төрүү гэдэг чинь өөрөө цаанаасаа ирдэм байна гэдгийг ойлгосон юм л та. Ер нь тэг нөхчлөхгүй. Тэгээд энэ бас нэг сонин юу гэхээр үзүүрлэн гэж ярьдэн шүү дээ. Үзүүрлсэн барилтаа маань башуу маань гэж 25 башуу юм байна. Бас их юм шүү дээ. Тэгээд тэр 25-ыг юм болгосон бол 70 болох нь. Тэгэхээр бас энэ үзүүрлсэн одоо давг дөрж авраг байна, харамаа хожи авраг байна. Тэгэл одоо ам давраг энэ төр гэл те. Одоо аврагууд арслангуудтай нэмэлт барилтаа ялгаж ирсэн барилтаа зөндөл байгаа юм л та. Таны нэг хэлсэн алдарт үг байдаг юм аа. Тэр үгийг би бас хүмүүст хэлэх дуртай. Аз хөдөлмөрлсөн хүнд ирдэг шүү дээ. Зүгээр сууж хахад аз ирээл одоо хахгүйхан азтайдаа 45 дараалал төрүүлсэн юм байхгүй. Тэгээд таны одоо энэ амжилтын нөөц бол ерөөсөл хөдөлмөрлөл байгаа юм л да. Тэгэхээр яг хөдөлмөр гэхээр бас дотроо задлаад хэлвэл яг юуг та хөдөлмөр гэж үзээд байна. Жишээ нь бодох сэтгэх хүртэл хөдөлмөр ажил байгаа гэдэг шүү дээ. Тэр энэ аз гэдэг үгийг чинь би өөрөө ч мэдлэхгүй одоо нэг 16 жилийн өмнө юм л да. Яг нөгөө миний нөгөө одоо нөгөө дайны өмнө байсан нөгөө Футабаймаа аврагч нь тэр үед 2 башиг болдог байсан гэхэлэр чинь 3 жил дараалан босоо байсан. Тийм мундаг авраг. Тэгээд 69 дараалсан даваа байгаа шүү дээ. Тэр даваанаар очиж би ч дайралт хийжсэн. Яг хөө би 63 болгол 6 даваа дутаалan унсалтай. Миний одоо ганц одоо эвдэж чадаагүй амжилт манд энэ рекорд л байгаа. Тэгээд яг нөгөө тэр үед чинь нөгөө 4 башиг дараалал нөгөө босоод төрүүлсэн. Тэгээд нөгөө фэн клубийн хүмүүстэй ч үгүй Монгол одоо ямар нэвтрүүлгийн нэг газарт очиж ингэх. Ягаад ч юм мэдэхгүй яг тийм барилдааны үед болохоор ингээд нэг араас нэг юм ингэ төшөөд байгаа юм шиг. Тийм нэг сонин тийм мэдрэмж байсан юм л та. Яг ингээд унах чахтал ингээд араас төшөөд байгаа юм шиг. Ингээд зэрэг унж хахад тэр хүн төрүүлж гараа хүрээлээ байгаа юм шиг. Тийм барилдаанууд зөндөө байсан болохоор тэгэл яг өөрөө мэдлгүй би ер нь тэгээ энэ баш их хацтай байлаа ч гэх юм уу. Өнөөдөр би их хацтай байлаа гэж ярьдаг байсан юм л. Тэгсэн чинь Японы нөгөө нэрт дуучин Мацаяма Чихару гэдэг хүн надтай их ойрхон байдаг. Надаас одоо хамаагүй ах хүн л дээ Японы алтартай хүн. Манай сумууч гэсэн энэ хүний дууг дуулах их дуртай. Шоуадын одоо суперстар гэж ярилла. Шоуагийн одоо ч нөгөө хааныхан толлоор Рева гэж ярьдаг. Монголд ярьдаг эзэн хаан ч одоо Ревагийн эзэн хаан гэж ярина. Аав ээж нь Хэйсэгээ. Тэрний өмнөх нь одоо яг эзэн хааны өвөө эмээг ингэж ярина л та. Шоу гэдэг тийм хүн байсан. Тэгээд тэр хүнээс ингээ уц ирээд авахгүй та энэ аз гэдэг үгний ханзыг мэдгүй гэдэг. Гэхдээ би тэр ханз манзын ч нэг тийм сонихгүй л байсан чинь мэдэхгүй та надад зааж өгөөч гэх. Тэгсэн чинь тэр аз гэдэг ханз маань өөрөө нэг цэрэг айрам гэж хвчих юм байна. Тэгээд цэрэг айрам амиг нь давшлан урагшлан гэдэг ханзтай юм байна. Тэгэхээр л ерөөсөө ухтаг хэлэрхэл. Тэгэхээр ингээд зүгээр ингээд одоо гуруулаа суугаад хахад хүн даз ирэх хүн байл та. Одоо тэр бодлын хүч, одоо хөдөлмөрлөлт давшил тулалдж ийтэй, алалцж ийж, одоо байлдж ийж л одоо тэр хүн даз ирэх юм лээ. Тэр дундаа хамгийн гол нь бас бодол юм болоо гэж бодсон юм л та. Би өөрөө нэг юм их бодох дуртай л та бас. Аав маань өөрөө бас их боддог хүн байсан. Ер нь тэгээ аавын одоо аврах мөнхөд аврах бол ерөөсөө энэ их өөр их мундаг тооцоотой тийм боддог хүн байсан. Тэгээ ер нь мэхэндээ их хүчтэй тийм. Тэгэхээр тэр мэхийг тэр хамгийн сүүлд хийх
давах мөхийг бол их тооцоотой юм л дээ. Тийм хүн байсан гэж ярьдаг. Өөрөө аавч маш шатар их мундаг тоглолт их тооцоотой. Их гоё бичин тэр тоомог бол янз янз сайхан боддог байсан шүү дээ. Асуумаар байл да сэтгүүл шүүний хувьд болохоор ингээд цаанаас гатгаад байдаг. Якузон эд барилдаж явах үед одоо тийм хавчилт өөр орны дамаг болсон аврах төрчөөд байна шүү дээ. Японд хавчилт, шахалт мэдэрч байсан уу? Ерөнхийдөө байдаггүй л яг гоо тийм юм байдаг юмаа гэд нэг ерөнхий хариулчаад байдаг. Гэтэ ер нь яг яаж мэдэрч ийсэн бэ? Тийм юмыг туулж л бас бүх бөхчүүд л тэгж туулж явдаг юм шүү лээ. Би харин бодд юм л та. Одоо Монгол улс, Япон улс энэ хоёр улсад одоо төрж өсөж боожж ингээм амжилтанд хүрлээ. Одоо энэ агуу түүхтэй одоо энэ Монгол улс төрж энэ одоо хөгжил цэцгэлсэн технологи хөгжсөн Япон улсаас сумогийн ач тусаар бас өдөө зэрэгтэй ингэж хахуу гэдэг нэрээр алдарсан болохоор бас яа харахгүй энэ хоёр улсынхаа бас нэгэн том жижиг гүүр болж ажлыг ачийн хариулъя гэсэн юм бол байдаг. Тэгэл анх тэгэл 62 хэлтэй ирэхэд бол ах нар маш их хүнд хэцүү байсан. За би яах вэ? Одоо манай энэ анхны энэ 6 чин бүр болохоо байгаа л шөнө оргод цугцсан гэж байгаа шүү дээ. Шивүүяд байгаа элчин сайдын ямар байгааж. Тэгээ Монгол руу Улаанбаатар руу гэж буцаж нисчихсэн. Тэгээ нөгөө Оошима багш чинь тийм оргод. Тэгээ Оошима багш чинь тэр үед нөгөө холбооны хүмүүс олон улсын ямар нэг асуудал гарч магадгүй. Тэр ганц хоёр хүүхдийн болтгоо чи олж ирж явгаа. Тэгээ нөгөө цэвэг юм гихшөөсөн хоёр ах гэж ингэж буцаж авчирж ирсэн гэж байгаа шүү дээ. Тэсхээ байгаал уу? Тэсхээ байгаал өөр болохоо байгаал. Тэгэхээр миний хувьд болохоор бас арай гайгүй. Тэр чинь нөгөө сонссон, харсан, мэдсэн бас тэнд нь бас тогоонд нь орсон болохоор бас төвчээд байгаа юм л да. Тэгээ яг хөө аль улсаж байгаа. Одоо Монгол улсад одоо Япон залуучууд ирж хамар аваагаар аваад тал монголчууд бас яаж хүлээж авах вэ? Тийм л байгаа. Тэгэхээр боддtiin да тийм. 2024 онд ханаас эхлээд ерөнхийдөө суумагаас холдчихлоо. Тэгээ энэ асуултын араас л бас энийг л асуумаар санагдлаа л да. Японы мэрэгжлийн сумагийн ертөнц таныг даахгүй болсон юм бол. Тэгэж бас хүмүүс яриад байгаа юм л да. Яг хөө тэгээд энэ одоо асуудал маань яг нөгөө одоо хавцсан яасан гэдэг гэхээр чих юм уу юу юм ямар утгатай вэ гэхээр ер нь энэ аваргуудаа бас жоохон юм халтай байсан болоо гэж бас би бас өөр өнцгөөс харуулаас хараад байгаа юм л да. Яг л тэгэхээр энэ надаас биш энэ Тайху аварга, Чоно Хөвжи аварга, Такано Хана аварга, одоо Асашиора аварга, Акибоно, за тэгээ Харма Хөвжи, Хакхо, Мусашимаро, за Онокони, Асахи Хөвжи гэдэг 10 гаруй аваргууд одоо ингээд сумын холбоондоо ингээд амжилт олж чадаагүй зарим нь тэгээд ингээд дундаасаа ингээд гараа авчихсан. Тэгэхээр одоо энэ багшнууд сумын холбоонд ертөнцийн одоо 105 багш байна. За 105 багш маань одоо өөр тусдаа тийм галтай одоо ингээд нийгэмлэгтэй ингээд багш дотрын одоо энэ асуудал байна. За дээр нь тэгэл одоо тэтгэврийг бас уртсгасан гэж бас яриад байгаа шүү дээ. Одоо сумуу барилдах одоо хүүхдүүд бол маш их одоо жилээс жил бол багасж байна. Одоо миний үед бол 800, Такано Хана аваргын үед бол 1000 гаруй сумуучин байсан байна. Одоо ингээд 600 сумуучин байхгүй болсон байна. 10 жилийн дараа магадгүй 500 сумуучин байхгүй. Одоо 3 сард нөгөө Япон улсын сургуулаа төгссөн шүү дээ. Манай хан бол одоо 9 сарын 1-нд хичээлд ордог гэдэг жоохон сарын зөрүүтэй гэдэг шиг. 3 сард одоо хамгийн их одоо хүүхдүүд орох саранда 20 гаруй хүүхд. Тэгээ тэр жилдээ 30 гаруй хүн зодог тайлж гэж байгаа. Тэгэхээр одоо бас энэ их сумуугийн ачийг хариулахын тулд дотроос нь гадна талаас нь би одоо ачийг хариулах хэрэгтэй юм байна. Гадна талаас нь хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Нэг одоо дэвжээ байсан бол 2-3 дэвжээг бас бэлдэж өгөх хэрэгтэй юм байна. Энэ дээр олон улсын залуучууд маань сумууд орж чадахгүй байгаа шүү дээ. Энэ залуучуудыг бас дэвжээг нь бэлдэж өгөх хэрэгтэй юм байна гэдэг. Yes. Ийм юм одоо бас ингээд ханзуушмал орсон байгаа. За дээр нь тийм олимпиад бол шинэ мөрөөдөлтөй ингээд золоход ингээд явж байгаа. Дээр нь одоо нөгөө намайг найз минь гэж ярьдаг. Дэлхийн одоо Toyota брендийн одоо үз залуучс одоо ерөнхий захирал Toyota Akio гэж хүн байдаг. Энэ хүн маань одоо ингээд манай олон улсын холбооны тэргүүн болсон. Тэгээ манай холбоог болох Federation гэж ярина.
миний барилж исэн одоо мэрэгжлийн сум бол Japan Sumo Asaishon гэж ярьдаг. Ингэж ялгах бол илүү ойлгомжтой байж магадгүй. За тэгээд олимпийн төрөл орох юм уу гэдэг юм байгаад байгаа шүү дээ. Биднээс асуултын тэмдэг байна. Энэ болохоор орно. Яагаад энэгээр орно гэж би ингээд итгэлтэй хэлж байгаа вэ гэхээр та хоёр маань сонсч л байгаагүй бол World Game гэж сонсч ирсэн үү? Сонсч байгаа. Тий. Сонсч байгаагүй тий. Энэ нь болохоор олон улсын үгүй одоо дэлхийн одоо World Game Olympic Game гэдэг жишээ. Дэлхийн одоо IOC-ийн одоо холбооны яг доор нь ингэж явагддаг 4 жилд нэг болдог олимпийн төрөлд ороогүй спортын олимп баг. Тэгээ Combat Game гэж байгаа. Тулааны спортын 3 жилийн өдөр бас олимп баг. Тэгээ энэ хоёр том тэмцээн хоёулаа допингийн шинжилгээ хийдэг авдаг. Энд нь сум орсон байгаа байхгүй. Одоо ингэ тестлээд явагдаж байгаа байхгүй. Тэгэхээр олимпийн төрөлд орохын тулд аливаа нэг спорт бол эмэгтэй болон эрэгтэй гэж заавал хосолж байх хэрэгтэй. Олон улсын нөгөө тэмцээн бол сумаа бас жоохон бага байгаа даахгүй. Тэгээ одоо дэлхийн тойлогийн ерөнхийлөгч Акио-сан болсноороо одоо ахгүй авар орсноороо гэдэг одоо манай холбоо маш их одоо сэргэж байгаа, босч байгаа гэж хэлж болно. Тэгэхээр цаг хугацааны асуудлаар одоо олимпийн төрөлд орно. Олимпийн төрөлд орох юм бол яахааргүй одоо Монгол залуучууд медаль авах тодорхой. Тэгээ Монгол улсын маань бас нэр гарна гэдэг бас сайхан зүйл ингээд хийж яваамаа. Сумаг даяаршуулж байгаа юм биш үү? Даяаршуулж байгаа. Одоо би өнөөдөр Хакухо Даян гэдэг нэртэй. Тэгээ Хакухо дэлхийн сумо гэдэг спорт гэдэг энэ компаниэс. Тэгээ компанигээд ингээд судалгаа хийсэн чинь дэлхий дээр одоо манай бидний амьдарч байгаа нь одоо цэнхэр одоо дэлхий дээр 200 гаруй улс одоо аль биесээр бүртгэлтэй байдаг боловч 150 улс маань одоо өөр ингэсэн бүхтэй юм биш. Монгол үндэсний бүх, Швейцар хүртэл бүхтэй, Турк бүхтэй, Солонгос бүхтэй. Тэгэхээр дэлхий дээр одоо үндэс өөр нь ингэж олон тавигдсан бүхтэй болохоор одоо миний санаанд бол маш их багтаад байна. Энэ бүх жидийг нэгэн дээвэр дор багтаая. Одоо миний өөрийн барилжин сум нь харахад ойлгомжтой. Өөрөө барилдахад бас хамархан гар хүрэх юм уу твжээс гарахад ялыг ихтгэлээдэг. Ийм олон давуу талууд бол байгаа. Ерөнхий ивент тэтгэгч Говь Кашмир компани хамгийн дулаан бэлэг. За бидний яг одоо энэ сууж байгаа хэсэг бол Хакухо аваргын маань Хакухо Даян гэдэг компани офс дээрээс бичлэгээ хийж байна. Та компанийнхаа үйл ажиллагаанаас танилцуулаас ямар үйл ажиллагаа. За манай компани бол ерхэн сумо болон дэлхийн сумогийн одоо бэйс дээр дөнгөж эхлээд хагас жилийн үргэлжлээ явж байгаа шинэ компани. За дээр нь одоо бас өв соёл гэдгээрээ бол Японы бас алдартай сакег бас дэлхийд гаргая гэсэн бас ийм хоёр ажлыг бас хийгээ явж байгаа маа. Одоо удахгүй Хакухо камп болох ч байгаа юм байлээ. Тэгээд сүүлийн үед таныг одоо сошиалаар л их харж байна. Тэгээ сошиалаараа тэгээд үзээд яг Хакухо руу тэмцээнээ сурчлал ер нь нэвтрүүлэгт их ороод байна. Юу хийж ийн яаж ийн гэдэг бол та бүхэн маань бас тэндээс харж бас мэдэрч болно. За Хакухо камп маань 2 сарын 7-8-нд одоо ингээд Toyota Tokyo Arena-д болж байгаа. Яагаад Toyota Arena-руу биднээс ингэ шилжсэн бэ гэхээр жил болгон хийдэг тэмцээн маань бол октод маань жоохон хүүхдүүд маань ах нарыгаа дүү нарыгаа дагаад ирээд би бас барилдмаар ингэж бас маш олон тийм санал одоо иржсэн болохоор одоо ингэ Toyota Tokyo Arena хийгдснээрээ одоо октод маань одоо жоохон одоо хүүхдүүд маань тэр дэвжээ гарах эрх ингэ нэгдэж байгаа юм л да. Тэгээ 2 өдөр болж байгаа. 19 улсын одоо газар зүгээс ингэж цугларж ирж байна. 1300 хүүхэд. Зөвхөн одоо эмэгтэйчүүд октод гэхээр 350 нодлонгийн одоо зөвхөн point цуглуулаа амжилттай барилцсан сонирхчийн сумгийн одоо 64 шилдэг 64 хүүгийн одоо
халддаг барилдаа ингээд болно. 1800 хүн ингээд цугларч одоо энэ тэмцээн маань ингээд 16 дахь их том хэмжээгээр бас болох ч байна. Богтууд эмэгтэйчүүд бас барилдаж Болно тий. За. Сая таны яриаг яна гарах гээд яраад байна. Тий. Яасан хөө? Хэд болж байгаа? Хэд болж байгаа? 42. Оо. За ганцхан асуулт. За тэхүү. Бямсруу аваргын тухай та таны тухай ярьжсэн байхгүй юу? Оо дөнгөж сумаад ороод ингээ хүл тавьсан чинь ахгүй хаварга намайг тоохгүй ах уу гэсэн чинь бэлтгэл дээр намайг дуудаж гаргаж ирээд зүтэй Тий. гэсэн гээд Манай бямсруу аварга одоо биднээс бас өв залгамж байгаа сайхан аварга байна. За ганц одоо гим гэх юм уу тий одоо аварга болцоос төрүүлээгөө бас нэлээд бас сандралтай явж байгаа. Гэтэ яг одоо аварга болж чадсан юм чи одоо өргөн бэлтгэл сургалт гэмтэл бэртэл бол байгаа л илүү. Тэрийг одоо хурдан идэгээд ингээд санамжтай барьж одоо сумуучин одоо дүүнэрээ ч гэдэг ах нарыгаа бас баясгаж одоо сумын дуртай ард түмэндээ бас бэлэг барихаа л гэж бодож байгаа. Тэр үед бас тэгээд бэлтгэл хийгээд бас ирээдүйдээ бас амжилт гарах байг гэж бодвол бас тэгж бэлтгэл хийж өгсөж байсан. Энэ компанийн Сакигийн талаар та жоохон танилцуулъя. За манай компани Сакимен одоо энэ Ногуч гэж энэ хүн алдартай хүн байгаа. Энэ хүн маань одоо энэ өнөө жил 93 наслсан байгаад байгаа маа. Тэгээ 2 жилийн өмнө ЮНЕСКОгийн одоо Сакия маань одоо өв соёл багтсан. Одоо энэ жил одоо энэ хувь хүний Ногуч-сан өөрийн гэсэн Японы одоо тэр өв соёлдоо орох одоо ийм бас магадaltaй болчиход байгаа маа. Одоо манай Сакия маань бас одоо Японы алдартай онгоцны компаниуд гэдэг шүү дээ. Ана гэл, Жаал гэл байдаг тийм. Анагийн одоо олон улсын нислэгийн одоо фаст бол бизнест ингээ орсон мөн 8 жил дараалал анкол хийлгээ явуулж байгаа. Ийм сакаа. Энэ сакаа маань Yamaha юм болохоор Ана дээр ингэж орсон байгаад байгаа. хөрөнгө оруулагч гэсэн үг үү? За хөрөнгө оруулагч за дээр нэг компанийн одоо гүйцэх захирлыг явьж байгаа. Бид нар бол яг их орон гэхэр зүрх сэтгэлдээ бол Монголыг л одоо бодоод өсчихсэн хүмүүс байгаа. Гэтэл таны ярианаас цухалдж байгаа тэр санаа болгон хоёр улсын тухай байгаад байгаа байхгүй юу те? Японыхоо сумог Японоо ингээд тэгэхээр хэрвээ ингэж бүчих юм бол Монгол маань ингэнэ гээл те. Тэгэхээр нөгөө Монголд болохоор та бидний бахархалт баатар, Японд бол та түүх бүтээсэн домог. Тэгээд энэ хоёр хариуцлага, энэ хоёр нэр алдрын аль нь хэцүү вэ? Ер нь тэгээ авраг болоход бол хэцүү хүнд байсан. Тэгээ босныхан дараа тэр хамгаалж явж барилдана гэдэг бол маш хэцүү. Яагаад гэвэл биднээс Япон улстай ер нь 90 хоногор одоо шууд нэвтрүүлгээр одоо энэ шигээр гардаг болохоор ард түмэндээ харьцан тэргээр харьцлага их өндөр байдаг. Энийг дааж авч явна гэдэг нь маш хэцүү л дээ. Тэр өнөөдөр бас өөрийнхөө хэмжээнд бас дааж авч явж байгаа юм болов гэж л боддог тий. Монголчуудын бас танаас бас их хүлээлттэй байдаг шүү дээ. Тэгээ удахгүй тэгээ сайхан мэдээтэй бүгдээрээ зоолгох. Удахгүй бас сар шинэ маань цагаан сар маань болж байна. Тэгээд та бүхэндээ сайхан шинэлэрээ, сайхан битүүлээрээ одоо илгээрээ инх амглан төрлөөрөө одоо төвшин амглан эрүүл сайн сайхан бүхний өсөн юм. Хураа. Сайхан шинэлэрээ. Таван богд гурав хамтын хүч амжилтын төлхөө